Энэ бид нар нэг төсвийн өрөөний мэдээлэл төсөө ярьж байна л да. Тэгэхээр энэ бүтэн жилдээ бодлого ямар байх вэ гэдэг нэг харагдаад явах. Ер нь ямар бодлого байгаа бэ? Энэ жилийн төсвийн хүрээ, төсвийн мэдээллийн цаана. Одоо юугаар гээгүүлэх юм бэ? Ард толно. За энэ дампуураагүй салбар байгаа мó манай улс оронд. Бүгд л дампуурсан юм шиг байна шүү дээ. Зүгээр жишээ татаад ганц хоёр хэнийг хэлж болж байна би бол. Януут хугацаатай юм чинь. За одоо манай ардын намынхан маань өдрөөс өдөрт хөрөнгөтний нам шиг харагдаад байна л да. Хэдэн дарга нар нь улмал баяжчих юм. Нөгөө ардын намын гишүүд, ард түмэн маань улмал ядуураад ах юм. Авилга ихсээл ах юм. Одоо энэ маань ямар учиртай юм бэ? Энэ минь ч одоо багасгах шинж алга энэ төсвийн байдлаар бол. Та нарын нөгөө мөрийн хөтөлбөрт чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 20% нь улсын төсөв байна гэж та нар чинь зарлал яваад байсан шүү дээ. Тэгээ одоо энэ ч одоо залилан болж байна уу? Ард түмнийг залилсан. Одоо та нарын төсөв чинь бол өнөөдөр ярьж байгаа нь бол 30% байна. За бүх яамны сайд нар хариулаарэ. Ямар гэрэл гэгээтэй баян болох яах юм гэдгийг. Одоо хаар боловсролын яам нэг сандал дээр гуруулаа сууж байгаа хүүхдүүд нэг ангид далуулаа байна. Гэхдээ яахраа юм бид юм бэ? Бид нар чинь 2021 онд 17 80-ийн төсөв ярьдаг байсан шүү дээ. Одоо бид нар 33 80-ийн төсөв ярьж байна. Тэгээ хараа л да энэ яамны тоо 18. Та нар тэгээд ангаараа засаг барьж байгаа юм бол наадхаа нэг 9 эсвэл очиж болдгоо юм уу? 9 яамтай байж. Гэх мэтлэнгийн ийм асуудлууд байна. Сүүлийн 10 жилд бол хурал цуглааныг маш их хийсэн шүү дээ. Дандаа л худлаа ярьдаг. Бас энэ юм тэгэл дандаа л яриа явах юм байна л та. Тэгэл 126 гишүүнтэй боллоо. Гээдээс хаана байгаа. Юм сайжирна гэдээсэн. Улмалд ордоод байх шиг байх юм. За тэр харж байхад энэ хил холболтын гэрээ энэ төргээд юмнууд яриад байна л да. Гэхдээ бид нар яхаараа 200 сая тонн нүүрс гаргадаг юм бэ? Зориуд л энэ хэсэг ажиллаад ах юм. Яаж ядуу байхгүй, яаж одоо монголчуудыг гэртээ байхгүй, их орондоо амьдрах тийм юмыг хааж боосон. Хувийн гэрчлүүд хийхгүй юм алгал байна шүү дээ. Тэр эрчим хүчний станцаа чинь хамгийн том турбинтэй 150 мегаваттын турбинтэй тийм юм хийж чадчихл байна шүү дээ. Тэгээ одоо төр хамаг юмыг сайхан бид нар хийж нэгээд байдаг. Үндсэндээ 1 төгрөгөөр их юмыг 2 төгрөгөөр хийж байна. Тэгээ кловер их байна шүү дээ. Одоо хууль зүйн байнгын орооны дараагаар ажиллаж явах үед би одоо тэгээд Гамбат гишүүн сайд болгон хариулах уу? За салбар болгондоо 26-нд болох ч байгаа гэрэл гэгээтэй зүйлийг дуртно гинэ. За учрал сайд. За дамдны юм сайд. За бүгдээрэнд 1 минут өгдөг юм байна. Гэхдээ тийм дэг байхгүй шүү дээ. Эхний сайд нь харин тийм дэг байхгүй. Гэхдээ одоо за эхний үнэ нь нэлээ их нь ярих юм шиг шүү. Гэхдээ дэг нь тийм байхгүй юу? Тийм дэг нь тийм байхгүй. Тийм шүү дээ. За хэрэглэхийн дарга эхлээд нэгтгэж эхний 4 минутын дараа та явах нь зүйтэй байна. Эсвэл учрал сайд. За эдийн засгийн сайд төсвийн өрөө оруулж байгаа юм чи. За ямар хэцүү. Би бүр хуваалтыг. За учрал сайд хариулъя. Гэхдээ та хамгийн сүүлд та тэгээд үгүй хэл. За Гамбат гишүүний асуултанд хариулъя. Тэгээ та бол энэ хувийн хвшилд маш олон одоо компаниуд чадварлаг одоо компаниуд олон байна гэж хэлсэн. Би бас үүнтэй санал нэг байна. Үнэхээр одоо хувийн хвшлийг бүрэн дэмжиж чадах юм бол цаашдаа одоо маш олон бүтээн байгуулалтын ард бол гарч чаднаа. Тийм учраас энэ хувийн хвшлийг дэмжсэн, төрийн оролцоог бууруулсан ийм одоо бас төсвийн хүрээ, төсвийн төсөөллийг бас оруулж ирсэн. Энэ удаагийн төсөвч гэсэн төрийн оролцоог бууруулснараа олон одоо тоонуудаараа илэрхийлж байгаа. Тэгээ энэ бол юу вэ гэхээр дөрвөн улсын төсвийн хүрээний үед танилцуулаад байгаа орлого зарлагаа аль аль нэг нь бууруулсан. Түүнийхээ цаана бол бид нар нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ
болоод тэнцвэржүүлсэн орлогынхаа харьцааг 28 он гэхэд 28% бууруулах буюу одооны 37 28 он хүртэлх 28% тэр орон зайд одоо энэ дөрвөн их найд төвөргийн ачаал үүрэх гэдэг байгаа энэ татварын шинжилгээг орон зайг авч үлдснээрээ бид нар хувийн хвшил бизнес их бололцоог бол олгож байгаа. За энэ хүрээндээ төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийг энэ одоо төсвийн хуулийг дагалдуулаад өөрчилж байна. Ингэснээр аймаг орон нутаг нутгийн өрөө удирдах байгууллагаараа дамжуулаад бие дааж одоо гадны хөрөнгө оруулалтуудыг татах бариад ашиглах шилжүүлэх хэлбэрээр нийтийн одоо үйлчлэгээний зориулалтад дэд бүтцийнхаа төслүүдийг 100 тэрбум төгрөгөөс доош одоо төслүүдийг заавал одоо засгийн газраас зөвшөөрөл дүрм журам бичиг цаас олон нэхүүл шаардуулахгүйгээр бие дааж аймаг орон нутгад түншлийн төслөө хэрэгжүүлэх гарцыг бол нээж байна. За мөн одоо ингээд ди парламент дээр тавигдсан энэ татварын багц хуулийн шинжилгээг их хурлаар хилцүүлж эхэлнэ. За мөн одоо Legal Info дээр тавигдсан эдийн засгийн эрх чөлөөний хуулийг бид нэр хувийн хвшлээ дэмжих бодлогын хүрээнд оруулж ирнэ. Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар одоо үндэсний аюулгүй байдал нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүүл бол хувийн хвшил бизнесийн үйл ажиллагаанд төр хөндлөнгөөс оролцох, нэмэлт зохицуулалт, нэмэлт хяналт, нэмэлт давхар хяналт шалгалт хийхийг хуулиар бүрэн хориглож байгаа. Ингээд эрх зүйн байдлын дордуулсан ямар нэгэн өөрчлөлтийг төрөөс үзүүлэхгүй байх буюу одоо гинтийн шийдвэр гаргахгүй байхад одоо хязгаарлах эдийн засгийн эрх чөлөөний хуулийг боловсруулсан. Үүнийг анх удаа 400 одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд дээр шүүлтийг одоо AI дээр хийгээд 200 хууль гараад эндээс нь 110 хуулийн өөрчлөлтийг дагалдуулж байна. Ингэснээр хувийн хвшлийг бизнес эрхлэх боломж болцоог одоо хуулиар бүрэн олгоно. За мөн одоо гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг батална гэж их олон жил ярьлаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хуулиа баталж хөрөнгө оруулагч нараа хамгаалахгүйгээр бид нар цаашаа эдийн засгийн өсөлтийн 5.7%-ийг хангахгүй. Бид цаашдаа энэ төлбөрийн тэнцлийг эерэг болгож чадахгүй. Тийм учраас хөрөнгө оруулалтын хуулийг олон жил ярьсан бол одоо энэ хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлтийг эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулаад одоо өргөн мэдүүлж байна. За мөн одоо энэ олон дүрм журам хүнд суртал тэгийг арилгах чиглэлээр өнгөрсөн хугацаанд засгийн газар дээр хууль давсан журмуудыг цэгцлэх ажил явагдаад 56 журам цэгцэлсэн. Сая одоо шинэ засгийн газар байгуулагдаад 20 компанийг нэгтгэж нийлүүлж өөрсдөө зохион байгуулсан. 2 их найдын хэмнэлт хийсэн. Одоо энэ хэмнэлт үргэлжлэнэ. Хэрэглээгээ хувнаа. Ингээд зөвшөөрөл мэдэгдлийн хууль гэж одоо 90 хуулийн өөрчлөлтийг оруулж ирснээрээ за компаниуд зөвшөөрөл, энгийн зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл заагдаггүй бол бусад төрлийн үйл ажиллагааг төрөөс заавал асуухгүйгээр хийх энэ эрх зүйн боломжийг олгоно. Тэгэхээр төр бол илүү одоо дэмжлэг тусалцаа үзүүлдэг энэ орчин нөхцөл рүү бүрэн орно гэдгийг хэлье. За Наранбаяр сайд. За энэ ер нь бол эх жилд бол өнөөдрийн бүлэг дүүргэлт тийм олон хүүхдтэй байгаа нь ялангуяа нийслэлтэр байгаа даа. Аймгийн төвд дээр байна. Энэ бол ингээд олон жилийн хуримтлагдсан асуудал л да. Шууд нэг жилийн дотор шийдэхэд бас хүнд. Гэхдээ бид бас энэ хөрөнгө оруулалтыг нодлон жилтэйгээ харьцуулахад 2 дахин 2.3 дахин их хэмжээний хүртээмжийн асуудлыг нэмэгдүүлэхээр баригдж байгаа цэцэрлэг сургуулийг нэмэхээр ингэж оруулж ирж байгаа энэ удаагийн төсөв. Ер нь бол нэг ангид бүлэг дүүргэлтийн стандартыг 35 сурвалжлагч байхаар бол ер нь 2007 онд 3 сайдын хамтарсан тушаал байдаг. Гэхдээ одоо өнөөдөр бол энэ хуулийг бас шууд барихад бол ялангуяа нийслэлт бол боломжгүй байгаа тийм. Ер нь бүлэг дүүргэлтийг 44 хүүхдээр тооцоход нийт одоо 18,792-ийн бүлэг шаардлагатай байдаг. Тэгэхээр энийг бууруулахын тулд бид явж байгаа. Энэ жил ихэд ерөнхий боловсролд 29,000 хүүхэд. За Чимбүрэн сайд. За 26 оны төсөвт бас гэрэлгээтэй зүйл эрүүл мэндийн салбарт байна. Ялангуяа хөрөнгө оруулалт 5.5 дахин нэмэгдсэн. За энэ дотор бол зөв судасны тусгайлсан төв барих энэ ажил эхэлнэ. За үүний одоо Соёлон Батхан надаа харин таны дэмжлэгтэй батлах ёстой байгаа. За ерөн бас 800 гаруй тэрбум төгрөгөөр эх 2 жилийн хугацаанд төргөн тусламж харуулт шигдээс
гэмтэл осол, аваар осол, яаралтай тусламжийг Улаанбаатар руу зөөдгөө болох энэ тогтолцоог хийхээр энэ том хөрөнгө оруулалт 800 гаруй тэрбум төгрөг 21 аймаг жигд хүртээхээр ажил явж байгаа. Та санаж байгаа бол Баян-Хонгор аймгаас харамсалтай хүнээ наашаа зөөж байгаад эмч сувлагчид нь осолдож амь насаа эндсэн тохиолдлыг та санаж байгаа бах. Тэгвэл одоо дихгүй байх энэ тогтолцоог хийхэд бидэнд одоо энэ том тогтолцоог хэрэгжүүлэх энэ төсөв та бүхэнд бас дахин баригдана. Та бүхэн сойрхон батлуул энэ зээлээр бид 2 жилийн хугацаанд Монгол улс даяараа төргөн тусламж түргэн үрдэг болооноо. За дэлгэрсэн сайд. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За манай зам тээврийн салбарт бол таны саяны асуусан гэрэлгээ тийм юм гэхээр нэгдүгээрт хил холболтын асуудал байна. Хил холболтын төмөр замын асуудал ажил нь 6 сарын 15-ны өдөр эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2341 багнан суурь босгохоос 140 багнан суурь босчоод байна. Мөн одоо бусад газар шорооны ажлууд зогсолтгүй явж байгаа. Ер нь бид нар аль болох хурдан богино хугацаанд хил холболтуудаа хийх энэ асуудлыг ярилцж байгаа. Эхний ээлжинд бол ганцхан гашуун сухайтын хил холболтын барилгын ажил эхэлсний дараа 2 дахь 3 дахь одоо хил холболтыг ярина гэдэг ийм протоколыг одоо бас тухайн үед хамт зурсан. Одоо их хурлаас өгсөн чиглэлийн дагуу. Тэгээ энэ дагуу одоо Сэхэ шивээ хөрөн боомтыг сая одоо ерөнхийлөгчийн айлчлалаар урд хөрштэй ярьж ингээ эхлүүлэхэр болсон гэдгийг хэлье. За дээрэс нь бол За Дандны сайд, тэгээ Батамгалан сайд, Бачуур сайд. За манай салбар одоо түрүүн Туван сайд маань одоо бас салбартаа сэтгэлтэй хүн морин тэрэгний морин байгаад байдаг. Тэрэгэн дээр нь бүгдээрээ гараа сууцсан юм салбар хөрхий. Тэгээ энэ салбарт одоо эрэл судалгааны ажил гэдэг үндсэн зардал зайлшгүй гарах ёстой байдаг. Эх оны төсөв дээр харин гэрэл гэгээтэй мэдээ бол 2 дахин зардал нь нэмэгдэж байгаа. 2 дахин эрэл судалгааны ажил нэмэгдэнэ гэсэн үг. Ирээдүйн хүүхдүүдийнхээ идэх хоол, эдийн засгийн тогтвортой болгох орд газрууд, газар тариалангийн газрууд, барилга байгууламжийн одоо суурь байх ёстой газрууд онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөлтийг гаргахад зайлшгүй шаардлагатай энэ ажлууд хийгдэнэ. Мөн бас металлургийн салбарт том мэдээ дуулгаж байгаа. Энэ бол Эрдэнэтийн зис хайлуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийгдэж дууссан. Энэ ондоо багтаад тендерийн зарлаад тэгээ сонгож шалгаруулад гүйцэтгэл нь эхэлнэ гэсэн юм одоо мэдээтэй байна. Батамгалан сайд. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Тэгээ Монгол хүн бас амныхаа бэлгээр идэг. Манай Ганбаатар гишүү маань бас дандаа л одоо гэрэл гэгээтэй их сайхан юмнууд ярьдаг. 1 минутанд салбарын одоо гэрэл гэгээтэй асуудлуудыг ярил бас нэлээд мэдээж багтахгүй баг. Гэхдээ барилгын салбарт бол одоо ер нь одоо гишүүдтэй, ер нь ард иргэдтэй, аж ахуйн нэгжүүдтэй хэлэхэд хамгийн түрүүнд бол одоо энэ барилгын тусгай зөвшөөрлүүдийг бүтэн сарын хугацаанд хүндрэл учирч одоо авилгалын асуудал маш л одоо асуудал ярьдаг. Энэ асуудлыг одоо өнгөрсөн 9 сарын 5-наас энэ тусгай зөвшөөрлийг ийм Монголиа захим сайт дээр одоо 3 хоногийн дотор авдаг ийм одоо хурдан шуурхай иргэдэд одоо хүндрэл учруулахгүй иймэрхүү маягаар ажиллаад эхэлж байна. Ер нь цаашдаа одоо энэ барилгын салбарт одоо тулгамдаад байгаа энэ олон одоо норм, дүрм, стандартын асуудлуудыг барилгын тухай хуулийг одоо энэ намрын чуулганаар улсын хурлаар оруулж, батлуулж, ажиллахаар ийм одоо ажлуудыг хийж байгааг бас хэлье. Бачуур сайд. За Гамбат гишүүний асуултанд хариулъя. За мэдээлэл технологийн салбар бол 21 дугаар зуунд бидний салшгүй нэг хэсэг болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол улс гэсэн салбараа дэмжих ёстой. За энэтэй холбоотойгоор өнөөдөр засгийн газраар мэдээлэл технологийн үйлдвэрч дэмжих тухай хуулийн хэрэгжилтэнд анхаарал тавьж 2 журам баталсан. Журам нь ямар учиртай бэ гэвэл энэ виртуал бүртгүүлсэн компаниуд татварын болон татварын бос хөнгөлт идэх болцоо нэгдэж байгаа. Ингэснээр салбараа дэмжиж стартапуудаа задуучтай дэмжих бүрэн болцоо бас бүрдэж байгаа гэж хэлмээр байна. Хоёрт нь бол Монгол улс анх удаа бас GPU авч байгаа. Энэ бол хиймэл оюуны үндсэн чип тооллого хүчин чадлыг бүрдүүлж чадна. Өнөөдөр Монгол улсад бол 4 одоо 2023 оны GPU-га үүнийг бол салбарын компани бүгдээрээ түрээсэлдэг. Харин хамгийн сүүлийн GPU авснаар салбарынхаа
компаниудаа дэмжих, дээрээс нь эрдэмтдийн техникийн ажилтны сургалт. За Чойж сүрэн сайд хариулаад тэгээд Гамбат гишүүнд бүх гишүүдээс 26-нд салбарт нь ямар гэрэлтэй гэгээтэй ахиц дэвш гарах вэ гэдэг асуулт асуусан Гамбат сайд гишүүн. За Гамбат гишүүний асуултанд хариулъя. Эрчим хүчний салбар 2026 онд хөгжил урагшаа явуулахаараа явна, хөгждгээрээ хөгжих ёстой гэсэн юм найдвартай байгаа. 1. 2026 онд хэд хэдэн төслүүд маань үргэлжлээд явна, ажиллана. Эхний ээлжинд 2026 онд энэ бөөрөлжүүдийн цахилгаан станцын төсөл энэ жил 2 дахь блок нь ашиглалтанд орлоо. Энэ онд 26, 27, 28 онуудын 3, 4 дахь блок ашиглалтанд оруулахаар ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Баянгын цахилгаан станц мөн ялгаагүй 2026 онд барлаг угсралтай ажил үргэлжлээд 27 оны эхний хагасад 1-р блок, 28 оны эхний хагасад 2-р блок ашиглалтанд орохоор ийм төлөвлөгөөтэй. За 3-дугаарт энэ Шивээ овоо дээр нэг 660 мегаваттын станцууд ингээд ажил эхлэх чинь 2026 онд бас үргэлжлээд явна, 28 онд ашиглалтанд орохоор их усүр талдаа ийм ажлууд хийгдэж байгаа.